Туркийн зүүн өмнөд нутаг анх дамжуулсан хүмүүс урмал төвөрлөн амьдардаг байсан биес зэрлэг буудаар нөөцлөн хадгалж байснаа айжмаар дамжуулах гэсэн хэмээн таамагладаг. Нийтийн тооцоолын 6,000 жилийн тэртээ Сахар болон баруун өмнөд Азийн хэд хэдэн газар бүхийг гаршуулж байсан байдаг. Нийтийн тооцоолын 10,000 жилийн тэртээ хоньыг ойрох дорноос гаршуулсан байна. Гаршуулсан хоньны ноос хамгийн чухал үн цэнтэй зүйл. Зэрлэг хонь нь ийм зузаан ноос байна. Миний мах арьсуу ашиглахгүй байхгүй ганц гаршуулдаг болсон байна. Эрдэнэ шиш үүнийг Мексикт идэвхтэй ургадаг зэрлэг урмлаас даган авч нийтийн тооцоолын 70,000 жилийн тэртээ Төв Америкт дамжуулсан байна. Америкийн ихэнх нутгаар тархсан бөгөөд бүр авар амьсгал насан зуршигч арай өөр төрлийн эрдэнэ шиш болон өөрчлөгдөжээ. Лам брус Угуул Америкчуудын ачаа тээвэрт хэрэглэдэг цор ганц амьд. Андын нурууны худалдаач бүс бараа, загас, бусад бараа, ачин, нам дор болон өндөрлөг газруудад худалдаа хийдэг гэжээ.